Нэвтрүүлгийн маань ээж дугаар та бүхэнд хэрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаарт гэрэл зураг сэтгүүлийг эрхлэн гаргаж Цэ Батбаатар болон Харцаагаан гэрэл зургийн тухай сонирхолтой мэдээлэл бэлдлээ. Ингээд нэвтрүүлэгтээ орцгоё. MCS Coca-Cola компани 10 жилийн ойд зориулсан Coca-Cola бидний амьдралд фото зургийн уралдаан болон бүтээлийн уралдааныг зарлаж байна. Фото зургийн хайснаа Coca-Cola ундаг чадварлагаар уран сэтгэмжтэйгээр буулгаж чадсан таныг бид шалгаруулах болно. Харин бүтээлийн уралдаанд та зөвхөн Coca-Cola ундааны сав, шил, лааз, таглаа, шошгоор бүтээл төрн бидэнд илгээх юм а. Таач уралдаанд төрүүлэх боломжтой. TG компьютерийн төв. Omniforce компани нь 30 жилийн түүхтэй солонгосын тэргүүлэх TG брендийн бүх төрлийн компьютер түүний дагалдах хэрэгслийг хамгийн боломжийн үнээр Монголд оруулж ирж 2 жилийн баталгаа өгч худалдааж байна. Мөн өмнө нь хэрэглэгдэж байсан компьютеруудад баталгаа гарган иж бүрнээр нь 198,000 төгрөгөөс, ноутбукийг 298,000 төгрөгөөс эхлэн худалдааж байна. Нэмж хэлэхэд Монголд анх удаа ноутбукны нурсан батарейг сэргээж байна. Та бүхэн манайд хүрэлцээрч өргөнөөр үйлчлүүлээрэй. Манай аяг баруун дөрвөн зам 11-р сургуулийн ард компьютер лен төвийн баруун талд холбогдох утас 71480 тэгдэг 99-48076. Бид бүхэн камер дээр видео бичлэг хийх үед алдаа зааж дундаа зааж авчихдаг. Энэ маань картны маань хурднаас хамаардаг байна. Тэм учраас та бүхэн видео хийхдээ өндөр хурдтай карт ашиглаж байгаарай. За нэвтрүүлгийнхаа мэдээллийнхаа болон бэлдсэн мэдээллүүдээ үзэгчдэд хүргэцгээе. За тэгэхээр 5G-ийн гарт байгаа зүйлийг бас үзэгчд маань сонирхож байгаа юм. За тэгэхээр Монголын гэрэл зурагт те Монголын гэрэл зургийн мэдээллийн нэг шинэ сэтгүүл бийжжээ. Тэгэхээр энэ бүх сэтгүүлийг маань өнөөдөр сонины гэрэл зурагчин Цэ Батбаатар эрхлэн гаргаж байгаа юм байна. Тийм, Цэ Батбаатар эрхлэгчтэй Монголын томоохон гэрэл зурагчид багтсан тийм. Гамагентлийн гэрэл зурагчин Элбэг Заяа, Баттулга, тэгээд Туяа багш маань тийм хамтран бас өшөө нэлээдэн зурагчтай хамтран энэ сэтгүүлийг хийж байгаа юм байна. Тэгэхээр ямар ч гэрэл зургийн салбарт тийм шийдээ дараад шин зүйлүүд бий болж ирж байна. Гэрэл зураг сонирхолтой маань маш их өөрчлөлт зүйлүүдээс их бий болж байна. Энэ бас галзуурхуштай сайхан мэдээ байгаа. За тэгэхээр гэрэл зургийн нэвтрүүлэг маань гарч эхэллээ. Өшөө гэрэл зургийн сэтгүүл гарч эхэллээ. Тэгэхээр одоо гэрэл зурагчид маань одоо мэдээллийн салбарт нэлээд зүйлсүүд одоо шинээр гарч ирж байгаа. Хөгжих боломжуудыг бас гэрэл зураг сонирхчтой бас их олгож өгч байгаа олон сайхан зүйлүүд бий болж байна тийм. Удахгүй бүр мэржлийн гэрэл зурагчдын төгсгөөдөө сургууль хараад ивэл бүр их сайхан зүйл байна. За тэгэхээр ямар ч энэ удаагийн нэвтрүүлгийн маань онцлог мэдээ бол ялцшгүй гэрэл фотоны ньюс гэрэл зургийн сэтгүүл гарсан. Тэгээд нэвтрүүлгийнхаа яалтхан болно. Энэ сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа эрхлэгч Цэ Батбаатартай тавхныг уулзах болно. Тэгэхдээ нэвтрүүлэгтэй бас үргэлжлэн хамтаагаараа. За тэгэхээр дараагийн мэдээ маань юу байгаа вэ? Гэрэл зургийн камер үйлдвэрлэгч Sony брэнд маань 2012 оны уралдаанд зарлагдсан байна. World Photography Awards гэдэг дэлхийн нэгэн томоохон уралдаан. Энэ ч сонирхчдын төвшнийг мөн мэргэжлэх мөн яг гэрэл зургаас суралцж байгаа сурагчдын тийм гэх мэтлэнгээр их олон төрөлтэй олон төвшөнд энэ уралдаан маань явагддаг байгаа. Тэгээд энэ уралдаан бас дэлхийд нэлээд нэр хүндтэй уралдаан. Тэгээд энэ уралдаан бас нээлттэй уралдаан байгаа. Тэгээд сонирхчдын төвшөнд нээлттэй уралдаан учраас энэ гэрэл зураг сонирхдаг ихэн бүхэн энэ уралдаанд бас оролцох боломжтой. Монголоос зарим зурагчид маань оролцдог шүү дээ. Тийм оролцдог. Ямарсан яг бүрднэ толгой бүрднэ нэг дээшээ гарсан амжилт үзүүлээгүй ч гэсэн бас тодорхой хэмжээнд амжилт үзүүлж чаддаг Монголын гэрэл зурагчид маань. Тэгэхээр энэ уралдаанд оролцохыг хүсвэл та бүхэн worldphoto.org гэдэг дор гарч буй сайтаар ороод сонирхоод үзээрэй. Мөн энэ уралдаанд орсноор бас өөртөө бас сорж үзээд дэлхийн гэрэл зургийн төвшин хаана явж байгааг бас энэ уралдаанаар бас харах боломжтой. Дэлхийн гэрэл зургийн төвшөнд өөрийгөө бас хаана яваагаад эндээс харах боломжтой. Мөн нэмээд хэлэхэд dpreview.com сайтаа маань бицэн жижиг чаленжууд явдаг байгаа. Тэр маань хугацаа нь маш ойрхон болдог. Бас сэдвэн маш энгийн мөртлөө маш задгай сэдвтэй болдог. Та бүхэн үн цэцгсэн оролцоод үзэх хэрэгтэй. Тэр за Монголд за яг Монголын гэрэл зургийн ямар ч юм сонир мэдээ байна. За одоо Монголын гэрэл зурагт маань одоо 3 мэдээ бэлтэж ирсэн. За эхнийх маань асуулт фото аяллаа маань 7 дахь удаагийн аялал маань бүх хуваарууд нь бүгд бэлэн болоо гараад ирсэн. 7 сарын 2-ны өдөр Жамжин Скватрын хэлбэр дээр 8 цагт уулзч бүгдээрээ зураг авахулснаар аялал маань эхлээд тэгээ маш олон сонирхолтой
үйл явдлууд бэлдсэн байсан. Тэгээд 23 цагт буцаад талбай дээр хөөцсөн. Тэр аялал маань. За тэгэхээр энэ аялал маань болохоор жил болгон явагдав. Энэ жил 7 хугацаа явж байгаа аялал тийм үү? Форум асуулт форум гэдэг сайтаас зохион байгуулж явуулж байгаа. Энэ жилийн уулзалтыг болох дээр студ 3 гэдэг гэр зургийн агентлаг маань энэ уулзалтыг зохион байгуулж олон хүмүүсийг хамруулж байгаа тийм. Тэр бас таксийн хувьд 15,000 төгрөг гэсэн байлаа. Мөн тэгээд такс хязгаарт авчуусаас гэр зур сонирхч манаас энэ орцоо хүсвэл яраарай гэж та хүн зөвлөх байна. Энд орцоо хүсвэл доо гарч буй линкээр форум асуулт серверээс ороод үзэж болох юм аа. Аялал мэдээлэлч бус дэлгэрэнгүй харах бодож байна. Хөтөлбөртэй танилцж болно. За тэгэхээр дараагийн мэдээ маань за нөгөөд нэг яриадсан одоо нөгөөд нэг Coca-Cola-гийн нэрмж дуралтай болоод одоо яг дахиад одоо энэ 7 хоног өнгөрлөө 23-наар эцэслэж 6% авч дууссан тийм үү. Яг 7 хоног үлдсэн үү? Тийм яг нэг 7 хоног үлдлээ. Тэгэхээр яг үзэгчд гэр зур сонирхчд манаас яг энэ уралдаанаас алхахгүйгээр цөмөр оролцоод үзээрэй. Өөрсдөө сориод үзээрэй гэж уриалж байна. За тэгээ бидний бэлдсэн сүүлийн мэдээ маань бол Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж Америкээс ирсэн нэг гэрэл зурагч Монголын агсан шатны гэрэл зурагчдад зориулсан сургалт зохион байгуулж байгаа. Тэгээд тэнд маань одоо Монголын яг залуу үеийн бүх зурагчид сонин сэтгүүлийн гэрэл зурагчид болон студийн гэрэл зурагчид бүгд хамрагдаад оролцсон. Тэгээд энэхүү сургалт маань 15 хоног үргэлжлэх бөгөөд хамгийн сүүлд бүх оролцогч одоо сурагчтайгаа бүтээлээр нь үзэсгэлэн гаргах юм байна. Тэр үед нь бид та бүхэндээс үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийн тухай бид хүргэх болно. Тэгэхээр ер нь бол яг урлагийн зөвлөлөөс энэ ишлэн тийм сургалтууд мөн гадаадтай яг тэтгэлгээр суралцах боломжуудыг гэр зур сонирхчдод бас нээлттэй олгодог байна. Тэр яг мэдээлэл нь төдийлөн яг гэр зур сонирхч гэрэл зурагчийн хүмүүстээс хүрч чаддгүй жоохон төлөлтөд бас хаяа ажиглагддаг тийм. Тэгэхээр бидний нэвтрүүлэгтэй хамт байж бидний дараагийнхаа нэвтрүүлгээр ямар одоо гэрэл зурагчтай холбоотой мэдээллийг та бүхэнд цагаалтахгүй хүргэх болно. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бидний нэвтрүүлэгтээ өгөөж хамтаагаарай. За ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт орцгоё. MCS Coca-Cola компани 10 жилийн өмнө зориулсан Coca-Cola бидний амьдралд фото зургийн уралдаан болон бүтээлийн уралдааныг зарлаж байна. Фото зургийн хайснаа Coca-Cola ундаг чадварлагаар уран сэтгэмжтэйгээр буулгаж чадсан таныг бид шалгаруулах болно. Харин бүтээлийн уралдаанд та зөвхөн Coca-Cola ундааны сав, шил, лааз, таглаа, шошгоор бүтээл төрн бидэнд илгээх юм а. Та ч уралдаанд төрүүлэх боломжтой. TG компьютерийн төв. Omniforce компани нь 30 жилийн түүхтэй салгасын тэргүүлэх TG брендийн бүх төрлийн компьютер түүний дагалдах хэрэгслийг хамгийн боломжийн үнээр Монголд оруулж ирж 2 жилийн баталгаа өгч худалдааж байна. Мөн өмнө нь хэрэглэгдэж байсан компьютеруудад баталгаа гарган иж бүрлээр нь 198,000 төгрөгөөс ноутбукийг 299,000 төгрөгөөс эхлэн худалдааж байна. Нэмж хэлэхэд Монголд анх удаа ноутбукны нурсан батарейг сэргээж байна. Та бүхэн манайд хүрэлцэн ирж өргөнөөр үйлчлүүлээрэй. Манай аяг баруун дөрвөн зам 11-р сургуулийн ард компьютерлын төвийн баруун талд холбогдох утас 71480 тэгтэг 99-48076. Та бүхэн зарим харцаагийн гэрэл зургууд дээрээс анзаарч байсан бах тэнгэр нь хар гарсан байдаг. Таач бас зургаа ийм болгохын тулд улаан фильтр ашиглаж үзээрэй. За бид энэ удаагийнхаа хичээлэн болонгаар харцаагийн гэрэл зургийг хэрхэн буулгах тухай бэлдсэн билээ. За тэгэхээр харцаагийн гэрэл зургийг хүмүүс буулгаснаар ямар нэгэн өнгөнд хууртагдахгүй бөгөөд зөвхөн зохиомж болон хэлбэр төрсөндөө анхаардаг. Тэгэхээр харцаагийн гэрэл зургийг үзэж байгаа үзэгч гэсэн шууд зохиомжийг харах боломжийг бий болгодог. За та бүхэн харцаагийн гэрэл зургийг буулгахдаа аль болох деталь ихтэй сонирхолтой орчныг сонгож өгөөрэй. Ингэснээр зураг маань бас нэлээд өнгө үзэмжтэй болж их ба. Та бүхэн харцаагийн хүний хөрөг зураг буулгах бол аль болох араас нь биетүүдээс нь салгаж өгөх хэрэгтэй. Үүний тулд өрч томтой дуран ашиглах хэрэгтэй. Ингэснээр ард боке буюу бүрсгэр дүрс үүсч хүний зураг маань илүү өнгө үзэмжтэй болдог ба.